цаан чинь Оросын мафтай Алантай кинон дээр гардаг шиг л хэрэг болж ах шиг байна. Оросын маш том технологийн тэрбумдан Александр Галицкий гэдэг хүний экс эхнэр нь байцаагдаж явах явцдаа учир битүүлгээр нас орсон байна. За албан их сурвалж байгаа түүнийг амиа орлсон гэж үзэж байгаа боловч түүний цаам нэлээд олон ярих сэдв байгаа болоод Алия Галицкая гэдэг хальт яг одоо Оросд 20,000 айлтгаар Google Trend-ээр төрүүлээд байна. Алия Галицкая бол 45 настай Александр Галицкийгийн экс эхнэрээ. За тэр хоёр 15 жил гэрлсэн байжгаад ноднон гэрлэлтэд цуцлуулсан боловч хүмүүсийн хооронд бас нэлээд эвгүй байдалтайгаар энэ хоёр гэрэлтэй цуцлуулсан болж тарж байна. За түүний эхнэр түүнийг 150 сая доллар өг эс бөгөөс маш олон өөрөх нэр хүнд талдаж магадгүй нууц мэдээллүүдийг чинь задлан гэж шантаажсан учраас шантаажлахын эсрэг хуулиар тэрээр яг саяхан шоронд байцаагдаж байсан юм. За энэ байцаагдах явцдаа учир битүүлгээр амиа орлсон гэдэг нэртэйгээр нас ороод байгаа юм байна. За ийм учраас Алия Галицкая гэдэг хайл Оросд тэргүүлээд байна. За манайхан та яг одоо намайг уншиж байхад агуур энэ дээгүүр явж байгаа текстүүдийг харж байгаа. Энэ текстийг хүн биш хиймэл оюун Монгол инженерүүд бүтээсэн чимээгээ апаар энэ текстийг гаргаж байгаа. За энэ чимээгээ апыг өөрийн бизнес болон хувьдаа бас яг одоо ашиглах боломжтой. За та яг одоо 2 сарын 9-ноос 13-ны дуустал UEI гэсэн промо кодыг ашиглаад 20% хөнгөлөлтөөр чимээгээ апыг татж авах боломжтой юм шүү.